Монгол улсад анх удаа хэмэл оюуны улсын олимпиад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад нийслэл аймгийн ерхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн 91 сурагч оролцож, шилдэг 8 сурагч тодорлоо. Эдгээр 8 сурагч хэмэл оюуны олон улсын 2 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцсноо. Аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварыг хөнгөлөлт эдлэх, бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг захин хөгжил, Янууц харилцаа холбооны сайдын тушаалаар баталлаа. Албан татварын хөнгөлөлт эдлэх, бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд дараах шаардлагууд тавигдж байна. Энэ 7 хоногт их хөгжил хэмэл оюуны үндэсний стратегийг арилжааны банк, финтек, өрн холбооны оператор компаниуд болон стартапуудад танилцуулж хэлэлцүүллээ. Үндэсний стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 14% нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг захин хөгжил Янууц харилцаа холбооны сайд Баатархан онцлсон юм. Харин банк, санхүү, өрн холбооны оператор компаниудын зүгээс өгөгдөл хамгаалах хуулийг яралтай боловсруулж батлуулах нь чухал гэдгийг онцлсон юм а. Тэгвэл стартап компаниудын зүгээс хэмэл оюуны чиглэлээр гадаадад ажиллаж буй 1000 гаруй мэргэжилтнүүд, төрийн байгууллагууд дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах лобби бүлэг байгуулан энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлсан юм а. Төрийн үйлчлэгийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хялбар, шуурхай хүргэх зорилгоор захин хөгжил Янууц харилцаа холбооны сайд Баатархан орон нутгаас сонгогдсон улсын их хурлын гишүүдийн өтөх оролцоотойгоор Монгол улсын 330 суманд төрийн үйлчлэгээний киоск машиныг үе шаттайгаар байршуулах ажлыг эхлүүллээ. Одоогоор 11 аймгийн 198 суманд киоск машиныг байршуулад байна. За киоск машинаас төрийн 103 үйлчлэгээ авахаас гадна хувийн хэвшлийн 600 гаруй үйлчлэгээ, тоон гарын үсэг, автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны бүхий л үйлчлэгийг авах боломжтой юм а. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, захин хөгжил Янууц харилцаа холбооны яам, мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран кибер харилцаа холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын олон улсын хурлыг энэ 7 хоногт Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдтай хөгжил нь бидний өмнө шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ аюулгүй байдлын шинэ сорилтуудыг дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлага солилцох үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь урьд урьдаас илүү чухал болоод байгааг талууд онцлсан юм а.